сайн уу? Надад за би бол ингээд жоохон хоорны ном гэж тодорхойлоод байгаа нэг тийм ном байна. Энэ болохоор ингээд нэлээд алдартай бүр 40-од хэлэнд орчуулагдсан тэгүн та Harry Potter гэдэг ном байдаг шүү дээ. Тэрний 2 дахь хувилбар нь гэж яригдаад байгаа байхгүй юу? Тэний үе гэхэлэр үргэс ба сарнаа шүүхэд минийх бүр юм амар гоё ганган баас тээ. Тэгэд ингээд айгуу сонин ном. Ганцаараа уншмаар ном. Хүмүүс хажууд унших юм бол нэг бол ингээд тийрээд хүүе юу болоод байгаа юм бэ гэд нэг бол яна ямар гоё юм бэ гэж бүр ингээд орилмоор санагдаад болдгоо. Тэгээ надад ингээд үнэхээр гоё санагдаж байгаа юм юу гэхэлэр юм завгүй амьдралын хэв маяг дээрээс нь хичээл ном гээл стресстэй байгаа штэ. Энэ номыг унших үе тэр бүгд ингээд мартагдаад зөвхөн ном руугаа ороод мэдрэмжээс мэдрэмжийн хооронд үйл явдлаас үйл явдлын хооронд яваад байгаа учраас нэлээд гоё. Тэгээ дүрслэлүүд нь үнэхээр сонирхолтой. Одоо жишээлбэл ном маань ингээд өргөс ба сарнаа хошуу гэж ааштай. Тэнгүүд сарнаа хошуу нь ингээд яг тэр эдлэнд нь байдаг хэсэг ч юм уу те. Тэр төслүүд нь болохгүй санагцсан. Тэгэд яг ингээ хоёр хуваагаад ярьчих гэж бодсохгүй. Эхний хэсэг нь болохоор номыг сонирхож байгаа уншия гэж бодож байгаа хүмүүс дараагийн хэсэг нь болохоор уншаад дуусчаад ингээ бүр хорхоо нүрээд хүнтэй юм ярмаар байгаа санагдаж байгаа тэгэж хүмүүстэй зориулаад ярьчих гэж бодсон. За эхнийх нь нөгөө нэг хэдүүлээ энийг чи сонирхоод байгаа шүү дээ. Авах уу, байх уу, унших уу, яах уу гэд хэрвээ та Harry Potter-т ч юм уу эсвэл юм шидэт реализм төрлийн ном дуртай бол нэлийн таалагддаг баг. Дээрээс нь хүний сэтгэл хөдлөлийг үнэхээр уран яруугаар бүр нүдэнд харагдтал яг кино үзэж байгаа юм шиг тийм ном уншаагүй удцсан яг үйл явдал биш агуулга дээр төвлөрсөн ном уншаад удцсан бол энэ номыг унших юм бол эргээгээд нэг юм амралт олгоцсон юм шиг үнэхээр ингээд сэтгэл 100% амралт авсан юм шиг дээрээс нь энэ ном нь төгсөхдөө ингээд олон бүлэг ч гэсэндээ нэг ингээд дутуу төгсчихдээ штэ яг кино дуусаад дараагийн ангийн хүлээгээд байгаа юм шиг тэгэж хүлээлт үүсэхгүйгээр нэг ном нь дуусаад яг ингээд бүтэн юм гоё жаргалтай мэдрэмж аваад сэтгэл дүүрэн мэдрэмж аваад дуусчдаг болохоор яана яг юу болох вэ дараагийнх нь хурдан орчуулагдаад байгаасэ гэд хүлээгээд авахгүй нэрээ тэгэж төгссөн шүү дараагийнх нь удахгүй гарвал дахиад юу болох болоо гэд ингээд тайван хүлээгээд дуусахаар тийм ном шиг бол санагдсан. Тэгэхээр та ер нь уншаад үзвэл янзын да. За тэгээд дараагийнх нь болохоор уншаад дуусчаад одоо ярмаар байгаа хүмүүстэй гээ ярил та. Яа за хоёрхан энэ ч нэг ресанс тэгээд тамлын ингээд хоёр гол төр байгаа штэ. Гэтэ надад нөгөө нэг шөнийн хашууны ноён маань илүү таалагдаад байгаа л да. Ягаад ч юм тамлынаас илүү арай нэг тийм худлаа тэр тамлын ер нь жоохон худлаа санагдаад. Мэдгүй та нарт тэгээ санагдаагүй юу? Тэгээд тэр нэг асуулт байгаа штэ. Сүүлийнх нь ингээл хэрвээ чи одоо ингээд тамлын нэг аврахыг хүсч байвал 3 даалгавар биелүүлээ гэд хамгийн ихэнд нь уг нь асуултаа хэлчих үед нь угаасаа л хайр штэ гэж би бодоод байхад чинь аргагүй л ном юм да гэж бодоод тэгэл за одоо яах вэ ном юм да тэгээд уг нь бол анханасаа асуулт нь тодорхой байсан юм да гэж жоохон бодсон. Гэтэ үнэхээр сонирхолтойс яг эхлэл хэсэг нь бол ингээд тэр чоныг агандаг хэсгээс ихсүүлээд юу вэ ямар сони юм бэ гэж бодоод дээрэс нь ийм хүлээлт байгаа штэ би одоо гэр бүлийнхнаагаа тижээх хэрэгтэй ээжтэй өгсөн амлалт байгаа гэдэг тэр амлалт яг би өөрөө яг айлын том болоод тэр надад амар ойрхон туссан байхгүй юу. Тэгмүүд ингээд нэрээ яг намайг ч ихсэн ингээд аваад ивцэн байсан болвол би бас амар сонирн мэдрэмж төрөх юм байна гэж бодсон. Гэрийнхэн маань яаж байгаа бол идэх хоолтойгоо болоо хүйтэн байгаа да гэсэн бодол яг нөмрөөд авсан болохоор тэр яг тэр хошуунаас айгаад тамлынаас айгаад ер нь бол дөлөөд бас өөрийнхөө аюулгүй байдлыг хангах гад ингээд бүр эндээ хутга мутга сэремэрэ хийгээ яваад штэ. Тэгэхээр бүр ингээд тэр үеүүдийг ингээд хараад надад л авдаг ямар сонирхолтой мэн ер нь нэлийн зөвүүн зохиогч шүү гэж бодсон. Тэгээд тэр өгтдөө тулалдаг хэсгийг тэр бүр амар сандаг санаа тий. Тэр бүр надад амар гой санагдаж та нарт яг тэр хэсэг амар гоё юм нөгөө ингээд би яг тэр амтныг юм мангар хурдан яг ном сумаар агнагч юм амт юм болов гэсэн ч үгүй өт тэгснээс сохор тэгэд үнрэлдэг тэгэн гот бас сонирхолтой байна да гэж бодсон. Кино хийнэ гэдэг аахгүй юу? Яг үннийг хэлэхэд би жоохон харамлаад байгаа энэ номыг ингээд кино болгочих үү дээ гэдгээс нь угсаал болно гэсэн л тээ. Гэтэ ингээд хүмүүсийн номыг уншаад яг толгой дотроо тэр тамлины одоо баггүй царайг нь дээрээс нь багтай төрхийг нь тэр хошуунд байгаа тэр сарнайнуудыг моднуудыг за тэр ингээд айдас төрүүлж байгаа тэр юм мангаснууд байгаа та шүү дээ. Тэдрийг нь гэсэн төсөөлж уншаасаа гэж үнэхээр хүссэн. Кино болчонгууд ингээд тамлын бага авсан чинь шаал өөр нэг сонин жүжигчин ч юм уу гарч ирээл эсвэл бол хувцас эдлэн нэг гоё байхгүй ч юм уу мэдгүй. Тэ дээрээс нь тэр ингээд өтнөөс зүхтаал
гэр бүлийнхнийхээ төлөө санаа зовоол тэгэл ингээд ээжигээ бодоол дурсаж байгаа. Тэгээд таамлын төлөө тэр их хайрыг энэ номон дээр бол ингээд үгээр маш гоё яруу тод илэрхийлсэн багт нь кино болгочингууд зүгээр тэрийг одоо ингээд үйл хөдлөл нүдээр царайны хувирлаар нэг л дутуу гаргах юм шиг санагдаад би бүр ингээд кино болохоос нь амар харамлаад байгаа ш. Та нар тийм мэдрэмж төрж гин үү? Ингээд окей кино үнэхээр болгомоорг байгаа. Уншсан ном ингээд уншаал орчуулаад тэнгууд орчуулгыг уншаал бэж ямар. Тэгээд орчуулганаас амар сайн санагдсан. Ер нь амар гоё. Угаасаа л урсаад явж байгаа болохоор нэг юм ойлгохгүй зовоод авахгүй философийн ч юм уу нийгмийн ном биш шүү дээ. Тэгэнгүүт уншчаал за яна одоо унтахгүй болвол болохоо байлаа гэл барыг зүүдэндээ зүүдэлж байгаад өглөө басна. Яна загэл зэгцэлтэй явж ирчээд энийг нөгөөдхөө уншия. Яг юу гарах болоо гэж бодогдоод би бодол ингээд бүр гадагнаад бүр яг ингэж уншсан шүү дээ. Нэг тийм гоё санагдаад. Тэгээ ядж хахад лекцгаа цаг дээр уншсан чинь бүр арилмаар санагдаа болдгоо. Ядж хахад эн чинь ингээд эхлээд бол хүүхдийн зохиол гэж явж хагаад сүүлдээ болохоор жоохон насан туршид зориулагдсан болоо явцсан шүү дээ. Тэгэн гот ингээд яг тэр хэсгүүд дээр нь лекцэн дээр уншиж таарсан чи харин жоохон эвгүүцэн л дээ ингээд яана юу гэж бодогдоод өө одоо дугаагаараа энд чинь багш чамайг харж байгаа штэ гэж бодож нуугдаж уншсан. Хурдан дараагийнх нь бүлгүүд гарч ирээд тэгээд цааш нь юу н уншмаар байгаа. Болор содрынхан маань хурдан орчуулаасаа гэж хүсэж байна. Яг би бол ингэж бодож байна. Бид нар нөгөө нэг одоо сошиал медиа сүртэй нийгэмд байгаад байгаа шүү дээ. Яг үнэхээр бид нар өсгөөс ихсүүлээл утас кино, маш их кино үздэг, маш их драм байдаг. Одоо бүр кино төвчлүүд хүртэл яваад өнгөрсөн. Яг тэр киноноос авдаг шиг бодит байдлаас тасарсан өөр нэг ертөнцид орцсон. Бодит амьдрал дээр хизээж байх боломжгүй тэр нэг ертөнцид өөр хүний шаналл, зовлол, баяр хөөр, баясгал, үйл явдлуудыг яг нүдээр харж байгаа юм шиг тэгж зураглал хийхэд яг энэ ном өөрөө киног орлоод байгаа учраас залуу үеийнхэн үнэхээр одоо санагалзаж уншиж байгаах яг тэр мэдрэмжийг кино үзэх биш эргүүлээд яг юм ном унших утас оролдоод яг тийм кинон дээрх шиг үйл явдлыг хараад инээж баярлаж уйлж уурлах биш ном уншаад толгой дотроо төсөөлөөд яг зохиогчийн бичсэн энэ дээр байгаа тэр дүрээс гадна өөрийнхөө мэдрэмжээр дамжуулж яг тухайн хүний таамлын нэг жишээлбэл феррароо ширчж явах үеийн тэр харцыг хөтөл өөрөө дотроо дүрсэлж тэрийг төсөөлж байгаа учраас яг тэр мэдрэмжийг үнэхээр манай үеийнхэн бол санагалзаж байгаа хаа. Тавьж үзье. Хайртай хүнээ аврахын тулд гин зэмгүй өөр бусад хүний хайртай шиддэг хөнөөх гэдэг нь амар санагдсан. Гэтэ ингээд бас бодож юм л та. Хэрвээ тэр хоёр шиддэг үнэхээр хөнөөж гэл юм бол ядчил илүү олон хүмүүс ингээд аврагдандаа гэд өнөмлөхөө олонхын өнөмлөхөө аз жаргал гэдэг үг нүдэнд харагдаад би бүр ферагийн өмнөөс сандраад тэгээд хоёр шиддэнгээ алчаад за одоо 3 дахь хүний гээд арай ингээл нөгөөхнийх нь дэдгэн сүгсэн чи хайртай хүн урдаас нь хараад байж явах мэдрэмж бол аимшигтэйсэн. Тэгээд үнэхээр одоо ухаантай л амлтай гол дүр нь одоо таамлын нэг чулуун зүрхтэй гэдгийг санаж чадсан. Би байсан бол бүр салганаж чичрээд айгаад бүр үнэхээр бараг гэтээ илүү олон хүнийг аврах юм чинь гээд хайртай хүнээ бараг шууд алчиж магадгүй л байсан баг. Чулуун зүрхтэйг нь мартаад ер нь яг хүн шиг зүрхтэй байсан ч гэсэндээ гэтэл тэрнийхаа дараа бараг сэтгэл готролд орох байсан баха.